Зууны мэдээ сонин улс төр хөшигний ард буландаан 5 толгоонуудын бүрэн эрх төлөөлөгч нараас тайлан нэхийн нийтлэлэн төлөвлөж байна. Манайхан нэг уулгалахаараа хэд туйлширдаг гэмтээ. Олон жил яригдсан нүүрсний хулгайтай өнгөрсөн жилийн сүүлч хавьяас бодитоор тэмцэж эхэлсэн. Засаг нь энэ хулгайтай тэмцэнэ гэж зарласан. Иргэдэж эдэр эсийн хүүтэнд жагссан. Ингэсний дараа хууль хүчний байгууллагаас нүүрсний хулгайтай холбоотой байж болох эхний ээлжийн хүмүүсийг ил болгосон. Тэр жагсаалтад маш олон улс төрч бичигдсэн. Харин тэдний үйл хэргийг гардан зохион байгуулсан хүмүүсээс 5 толгоонуудын захирлууд нэрлэгдсэн. Тэгмэгц Эрдэнэс 5 толгой компани, 5 толгой төмөр зам компани, жижиг 5 толгой компани гүйцэтгэх удирдлагаар засгийн газраас онцгой бүрэн эрх төлөөлөгч илгээсэн. Эрдэнэс 5 толгой компани захирлыг барьж хороод сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ганбатыг 5 толгой төмөр зам компани захирлыг цугтаалгаад засгийн газрын хэрэг эрхлэх газрын хууль зүйн газрын дарга Мягмарыг томилсон. Харин жижиг 5 толгой компани руу хууль зүйн дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Сайн зөргийг явуулсан. Тодруулбал засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны хуралдаанаас Эрдэнэс 5 толгой компанид 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож энэ хугацаанд онцгой бүрэн эрх төлөөлөгч Ганбатад тус компани үндсэн үйл ажиллагаа зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцсан гүйцэтгэж төлөөлөх хэрэг олгосон. Мөн 2022 оны 12 дугаар сарын 9-ний ээлжид бус хуралдаанаас жижиг 5 толгой компанид 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Сайн зөрөгт тус компани үндсэн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах эрх 5 толгой төмөр зам хувьцаат компанид 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Мягмарт компани бүтцийг оновчтой хэлбэрт оруулах, шаардлагатай бол зарим ажилтныг чөлөөлөх, томилох, төмөр зам барих явцад хөрөнгийг зөв зарцуулсан эсхийг тогтоох, аауд эдийн шалгалт оруулах, мөн хууль зөрчсөн байж болцсошгүй гэрээг хуулийн байгууллагад өгч шалгуулах, компани худалдан авах ажиллагаанд санхүүгийн иж бүрэн хяналт хийж дүнг засгийн газрын хуралдаанаар танилцуулах үүргийг өгч томилсон байдаг. Сайн зөрөг Мягмар 2 хагас жил ажиллаад буцаж ирсэн. Хавар 6 дугаар сард ажиллаан дуусгаад ирсэн гэх Сайн зөрөг Мягмар нартай ялангуяа жижиг 5 толгойд ажилласан Сайн зөрөгтэй холбоотой тухайн компаниудын санхүү боловсон хүчний асуудлаарх сөрөг мэдээллүүд тухайн үед нилээд гарсч байв. Гэхдээ Сайн зөрөг хууль зүйн дотоод хэргийн төрийн нарийн бичгийн дарга учраас тэгсгээд намтсан биз. Удалгүй намжин болсон. Харин Ганбат нь Эрдэнэс 5 толгойдоо үлдсэн. Түүнийг нүүрсээ биржээр зараад Монгол улсад ариун ашиг авчирч байна гэж магтаад байна. Сайн зөргийг ч үр барагдуулсан гэд өө дуруугүй хөргсөн. Гэтэл одоо хоригдож байгаа Эрдэнэс 5 толгой компани захирал асан Ган хуйг Монголоос цугтаад Малайзд амьдарч байгаа 5 толгой төмөр зам хувьцаат компани захирал асан Удаан жаргал жижиг 5 толгой компани эзэн гих Ажнаа Батэрдэн нарчин цагтаа энэ байтугай мандчил явсан. Магтаал сайшаалаар булуулж лайсандаа тэд хөдөлмөрийн баатар аж үйлдвэрийн гавьяат ажилтан улсын их хурлын гишүүн явсан. Гэтэл ийм тааруухан мэдээ гарч таагүй явдлууд үргэлжилсэн. Тиймээс одоо Ганбат Эрдэнэс 5 толгой компанид онцгой бүрэн эрх төлөөлөгчөөр яг яаж ажиллаж байгаагаа тайлагнах хэрэгтэй. Сангийн яамнаас баахан хүн аваачсан. Энэ компани том тендерийг нь авдаг нэр бүхий компани гарч ирсэн гэдэл далдуур яригадаад байна. Тэгэхээр олон нийтэд бүх ажлаа ил ярьж тайлагнах хэрэгтэй. Сайн зөрөг Мягмар 2 ч гэсэн засаг тайлагнаснаа олон нийтэд бас ярих ёстой. Дахиад хэлэхэд өмнөх захирлууд яг ингэж магтаалд хөвж байгаад л явсан байдаг шүү.